Flexi Business зээлийн эрхээ хэрхэн тооцоолох вэ? Алхам 1. Та дундуур зураас Lend цэгийн вебсайт руу нэвтэрч орсны дараа нүүр хуудас дээр байрлах зээлийн эрх тооцоолох товч дээр дарна. Алхам 2. Зээлийн эрх тооцоолохын тулд бизнесийн орлого орж ирдэг данснуудаа холбох шаардлагатай. Та хэдэн ч данс холбож болно. Бүх дансны орлогын нийлбэрээр таны зээлийн эрхийг тооцоолно. Алхам 3. Та дансаа дараах 2 төрлөөр холбох боломжтой. Интернет банкар шууд холбох. Хаан, худалдаа хөгжил, голомт банк. Сүүлийн 12 сарын дансны хуулгаа PDF файлаар аплод хийх. Хаан, худалдаа хөгжлийн банк, голомт, хас банк. Алхам 4. Данс холбосны дараа систем таны мэдээллийг шалгана. Энэ хугацаанд данс хүлээгдэж буй төлөвтэй байна. Баталгаажсны дараа баталгаажсан төлөвт шилжинэ. Алхам 5. Данс баталгаажсны дараа зээлийн эрх тооцоолох товч идэвхжинэ. Алхам 6. Танд зээлийн мэдээллийн лавлгаа авах зөвшөөрөл асуух цонх гарч ирнэ. Зөвшөөрөл өгснөөр систем таны зээлийн эрхийг тооцоолно. Алхам 7. Тооцоолол хийгдсэний дараа таны бүртгэлтэй утсанд хариу мессеж ирнэ. Мөн вебийн баруун дээд булан дах мэдэгдэл рүү хариу илгээгдэнэ. Ингээд таны зээлийн эрх амжилттай тооцоологдоно. Одоо та Flexi Business зээлээр бизнесээ дараагийн шатанд гаргах боломжтой боллоо. Lendman-ээр үйлчлүүлсэн танд баярлалаа. Таны нууц уг нууц байх ёстойг анхаараарай.